Тэ манай сангийн нийтдэр нь улсын хэмжээнд 226,685 төрийн аль багштаас 9 үеийн цомгтгол хийхээр нэг үндсэндээ 20 орчим мянган төрийн аль багштын асуудлыг эрхжил хөндөгч байгаа юм. Тэгээ сая одоо сангийн ам өөрөө хариулж байна. Чиг үүргийн шинжилгээ хийх ёстой гэж. Өнөөдөр чиг үүргийн шинжилгээ хийсэн нэгч байгууллага байхгүй. Энэ чиг үүргийн шинжилгээ хэн хийх юм? Яаж хийх юм? Өөрөө хийх юм уу? Хөндлөнгийн байгууллагаар хийх юм уу? Хөндлөнгийн байгууллагаар хийхээр төсөв мөнгийг хэн гаргах юм? Хаанаас гаргах юм гэдэг. Энэ бол би бодлогоор нэгдсэн журмаар хийх ёстой ажил гэж ойлгож байна. Тэрнээс зүгээр байгууллагын дарга өөрөө өөр дээрээ дотооддоо чиг үүргийн шинжилгээ хийнэ гэдэг. Энэ одоо яаж хийх юм бэ гэдэг аргачлал арга зам энэ талаар ойлголт юу ч байхгүй байхгүй. Тийм учраас энэ чиг үүргийн шинжилгээ гэдэг юмыг улсын их хурлаас батлсан 85 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг цаашид одоо бас нэг мөр тодорхой болох тал дээр засгийн газар бас тодорхой ажиллах хэрэгтэй байна. Тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ 9% цомгтгол чинь нэг даргын үзэмжээр хийгддэг асуудал болох гээд байна шүү. Жохон байгууллага дээр шудраг юм хэлцдэг, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлцдэг, дуурчдаг, ярьсан хүнийг ад үздэг цомгтгол болчих үе дээ. Уг нь бол хаана аль ажлын байр давхардсан чиг үүрэгтэй байна вэ гэдэг имийг гаргаж иржээж цомгтгол хийх гээд байгаа юм байна шүү дээ. Гэтэл энийг хийгээгүй ээжээж цомгтгол хийгээд эхлүүлсэн байгаа. Энэнд олон одоо төрийн аль багш нар гомдолтой байгаа. Энийг байгууллагын дарга нь өөрөө хийгэж засгийн газар чиг үүрэг өгөөд байгаа юм уу? Засгийн газраас нэгдсэн бодлогоор хэрэглэх газраас гэдэг юм уу? Хаанаас нэгдсэн шалгалт одоо хяналтаар хийх юм уу? Энэ маш тодорхойгүй байгаа. Тийм учраас сангийн ам энийг одоо бас тодорхой болгох хэрэгтэй. Хэрвээ тодорхой болгоод байгууллагын дарга нь өөрсдөө хийнэ гэвэл төсөв мөнгөс энд хэрэгтэй. Тэрийг хэн хийх юм? Хүний нөөцийн дарга нь хийх юм уу? Ямар журмаар хийх юм? Нэгдсэн журам стандартаар хийх юм уу? Энэ ямар ч ойлголтгүй нэгдсэн ойлголтгүй яваа. Тийм учраас энийг нэгдсэн одоо байдлаар нэгдсэн одоо тэр одоо чиг үүргийн дагуу хийхгүй бол байгууллагын дарга болгон өөрөөр ойлгож өөрийн ойлгосон хүрээнд өөрийн байдлаар цомгтголуудыг хийж төрийн албыг эргээд тогтворгүй байлгах ийм нөхцөлийг бүрдүүлж гэнэ гэж би хэлж байна. Тийм учраас энэ дээр одоо та бүхэн маань сангийн ам маань засгийн газар бас энэ дээр онцгой анхаарал хандуулж ажиллаач. Төрийн албан агч нар бол одоо нэг хийдгээ ядаад одоо хийх зүйлээ ядаад байгаа улсууд биш шүү дээ. Тангараг өргөсөн, өмнөх ажилдаа түүрдсэн Нимжахо